Сайн байцгаана уу? Монголын үндэсний худалдаа ажилтнуудын танхимаас маш бэлтгэн хүргэж байгаа Entrepreneur podcast-ийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн зочноор MCS Property компани барилгын хариуцсан дэд захирал Эрдэнэтбатар оролцоод байна. Танд бидний урилгыг хүлээж авч хүрэлцээрсэн явдал талархлаа илэрхийлье. Баярлалаа та бүхэнд урилга хэрэгүүлсэнд. За та өөрийгөө болоод MCS Property компанийнхаа талаар танилцуулаач. Та ер нь барилгын салбарт хизээ анх хөл тавив. За манай MCS Property компани энэ жил 20 жил болж байгаа. Өмнө нь бол 1999 онд MCS Construction гэж байж байгаад тэгээд MCS Property гэж 2006 онд шинжилэн зохион байгуулагдаад менежментийн чиглэлээр үл барилгын менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан компани. Энэ жил 20 жилийн өмнө болж байна. Миний хувьд MCS Property-д 2010 онд ажилд орсон. Одоо 16 жил энэ компанид ажиллаж байна. За барилгын салбарт энэ компанид анх орсон түүх гэвэл би Москвагийн барилгын их сургуулийг барилгын инженерийн одоо мэргэжсэн инженер гэдэг албанд юугаар одоо хамгаалсан, мэргэжлэр хамгаалсан. Тэгээ ирээд одоо олон компаниудад анх CV-гээ бүглөөд тэгээд хамгийн эхлээд нөгөө дуудсан компани маань MCS Property. Тэгэл тэр цагаас хойш MCS Property-тэй энэ компанид одоо 16 жил тууштай ажиллаад ингээд компанидаа өөрийн хувь нэмрээ оруулаад ингээд явж байгаа. 2025 оны одоо барилгын салбарын шилдэг энтерпренеуроор MCS Property компани шалгарсан маш олон төслүүдийг бас та бүхэн хийж хэрэгжүүлсэн байгаа. Тэгэд энэ дундаас хамгийн их нас нөгөө анхаарал татж байгаа нэг төслийн нэг бол ялцгүй MCS Tower гэдэг та бүхний барьж байгаа. Тэгэд энэ шинэ технологийн шийдлүүдийг ашигласан. За бас хотын төв зэг зөндөрлөж байгаа MCS Tower-ын барилга байгаа. Тэгээ энэ дээр бас MCS Tower манаас ямар шүү шатандаа явж байна. Энэ төслийн одоо зорилго нь юу байв? За энэ төсөл дээр одоо бас ямар шүү одоо инженерийн шийдлүүдийг та хүмүүс ашиглав. Ялчгүй яг хотын төв зэг Шангрилатай байгаа болохоор бас хүмүүсийн анхаарлыг татж байгаа. Энэ бид нэр 2010 онд анх Шангрилаг эхлүүлж явах үед л төлөвлөсөн байсан төсөл. Тэгээд Шангрила ч өөрөө фэс 1, фэс 2 гэдэг хоёр үе шаттай. Тэгээ буудлын хэсэг нь бол MCS Property дангаараа ерөнхийг гүйцэтгэж. Тэгээд юу н наатлын одоо резиденс болон офис хэсэг маань болохоор Samsung CNT-тэй хамтарсан ерөнхийг гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Хойтлын одоо энэ MCS Tower маань бас 2013 онд эхлээд бас Samsung CNT-тэй хамтарсан маягаар ажиллаад явж исэн юм төсөл байгаа. Тэгээд үүний дараа нөгөө эдийн засгийн тодорхой хэмжээний хямрал болоод хэсэг зогсоод бас нөгөө хөршийн асуудлуудаа шийдэх асуудлуудаа гарсаар бод. Тэгээд одоо 2024 оноос эхлүүлээд тууштай явуулахар шийдээд ингэж явсан байгаа. За энэ хугацаанд бол яг нөгөө анхны зураг төсөл нь бол солонгосууд хийсэн их одоо тухайн үеийнхаа шинэлэг технологитой байсан. Гэвч одоо барилгын салбарын гэлтгүй ер нь бол одоо технологийн салбар бол маш хурдцтай хөгжиж байна. Тийм учраас эргээд одоо барихад 10 жилийн дараа буцаагаад эхлүүлэхэд бол бүх зураг төслөө шинжилгээ зүгээр аргагүй юм байдал руу орсон байгаа. Тэгээ яг шинэлэг техник технологи төрсөн одоо олон улсын ноу-хау шингэсэн технологид бол бүгд л энэ барилгад байгаа. Гэхдээ яг одоо хамгийн одоо гоё юм нь бол одоо фасад одоо ялцгүй энэ хавьдаа бол ялгарч харагдаж байгаа гэж бодож байна. Тэгээ яг ингээд гэрэл өгөөд бүрэн ашиглалтанд 9 сард ороход бол бүр илүү гоё харагдах баг. Дотоод юу бол техник технологид бол нэлээд шинэлэг юмнууд байгаа. Тэгээд энийг бол тавраар нээлт хийсний дараа тодорхой техникийн юмнуудыг ярих бол шийдвүүдээ ярих болов. Ер нь барих үйл явц дээр бас одоо Монгол улсад одоо байхгүй л одоо жишгийг бас тогтоолоо шүү дээ. Орж ирж байгаа нөгөө том техник хэрэгслүүдийн одоо тоосчлалт. За тэндээс гарч байгаа нөгөө шавар шавхаг нийтийн зам талбараа гаргахгүй байх ч гэдэг юм. Олон улсын одоо төвшөнд л одоо барилгын компани ямар одоо үүрэг хариуцлагатайгаар барилгаа барих уу гэдэг энэ жишгийг бас тогтоосон байх гэж байна. Энэ тал дээр та хэд манаас ямар шүүн нэмэт хийв? За энэ барилгын нэг гол чаленж хэсэг нь бол нөгөө жижигхэн зай талбай дээр тэгээд яг одоо 1000 м квадрат барилгач суур талбайтай ийм байдлаар эхэлсэн учраас дотоод зохион байгуулалтыг бол маш сайн хийхгүй болохгүйсэн. За энэтэй холбоотой бол бетон үүсэл, бетоныхаа юуг бол бид нэр дотор нь байгуулсан. Одоо байгаа талбай дотор жижиг үүсэл
холбогдсон үзэл байгуулсан Бэрмонтай хамтраад. За тэгээд наан одоо орчлон сургуулийн энд сул талбай дээр одоо арматуруудаа бүгдийг зангидаад тэгээд шууд авчиад угсрах юм техник технологиуд. За хэв хашмлын хувьд бол өмнө одоо бэлтгэсэн байсан одоо солонгос хэв хашмлыг хэрэглээд ингээд угсралт бол маш хурдцтай их зохион байгуулалт өндөртэй явсан. Дээрээс нөгөө өндөр барилга учраас мэдээж уналтаас хамгаалсан тодорхой арга хэмжээнүүдийг бол улсын түвшинд одоо хуучин Samsung-тай хамтарч ирсэн ноу-хау сүүлийн 10 жил одоо оюутлоготой хамтарсан одоо аймнаас хамгаалах дүрм тий энэ олон дүрм журмуудыг бол нэгтгэж хэрэгжүүлж одоо монголжуулж MSS-жүүлж хэрэгжүүлж ингэж одоо аюулгүй ажиллагаа хангаж одоо зохион байгуулалтыг нэлээд өндөр хийж тэгжиж угсралт маань бол маш амжилттай явсан. Тэгээд бас фасадн дээр ч гэсэн сая тасралтгүй бас яг л энэ аюулгүй ажиллагаа гэдэг юм бол номер 1 байгаа. Хотын төвд яг тэгэхээр бүх талаас нь хүн зорчиж байгаа хэсэг учраас. Тэгээ манай төслийн баг бол энэ дээр маш өндөр зохион байгуулалттай сайн ажилласан байгаа. Яа, баярлалаа. Тэгээд удахгүй бас MSS Tower маань ашиглалтанд орох бах. Тэгээд ашиглалтанд орсон хойно бас таны хэлснээр шүү бас ямар технологийн шийдлүүд, ямар одоо орчин үеийн одоо концепцуудыг бид бүхэнд танилцуулах вэ гэдэг нь бас ингээд нууц хэвээр үлдэх юм байна. Манай MSS Property компани бол оюут толгойтой бас салшгүй холбоотой. Оюут толгойн одоо барилга байгууламжийн одоо дийлэх хэсгээр нь MSS орж ажилласан. Миний мэдж байгаагаар бол хамгийн одоо сүүлийн том төсөл бол энэ нөгөө материал тээвэрлэх систем 2 гэдэг төсөл байгаа тийм. Тэгээ нэг гүний уурхаагаас нэг олборлсон байжулсан чулуулгийг наашин татж гаргаж ирээ үйлдвэрлэлөө хүргэдэг юм цогц систем байгаа. Тэгээ энэ төслийнхаа талаар та танилцуулаач. Хизээ эхлэв. Оюутлогын төсөл анх нөгөө 16 онд сайхан бэлэг ерөнхий сайд гар үсгэрээд ингээд эхлэхээр болоод тэгээд сайхан бэлэг ерөнхий сайдын хийсэн хувийн хөвшилт одоо өгөөчтэй болсон чухал зүйл бол нөгөө 51% Монгол компани байна. Тэгээ 90-с дээш хувь Монгол ажилчид байна гэдэг энэ тохиролцоо гэрэн дээр зурагдсан асуудалтай. За энэний хүрээнд бол Монголын бүхэл компаниуд одоо оюутлогын төсөлд орж ажилласан. За манай компани гэсэн бусдын адил одоо олон тендерүүдэд өрсөлдөөд тэгээ 2016 оны 5 сард бид нэр анхны төслийг эхлүүлэх гэж очиж ирсэн. За тэрнээс хойш одоо яг энэ өдөр 10 жил болсон байна. За 10 жилийн хугацаанд бид нэг гүний урхаагаар үндсэндээ ажилласан. 1300 метрийн гүнд 1160-аас ахвал 1384 метр хүртэлх тэр хэсэг одоо барилгачлалтын бүхэл талбайнууд дээр бол ажилласан. Нийтдээ нэг 42 барилга байгууламжийг барьж байгуулсан байна. За энэний хамгийн том нь бол энэ материал хэмжүүлэх систем 2 буюу 1-2 гэдэг энэ үндсэн систем. За энийг бол барьж байгуулах боломж биднэрт ковидын үед анх одоо олдоод тэгээд ковидын үед ч нөгөө бүх экспатууд Монголоос гараа авчихсан. Тэгээд ийм нарийн технологи угсралтыг хийж чадах потенциалтай компаниуд цөөтөө тэгээ бүгднийг нийлүүлээд хамтруулаад оролцуулаад явах юм шийдэл дээр оролцсон. Тэгээд энэ дээр илүү манлайл үзүүлж оролцоод тэгээд ковидын үед бол бид нэр материал дамжуулахны систем 1 гэдгийг нь бол хийсэн. Тэр нь бол гүний урхаа 1300-аас чулуулгийг 1202 төвшинлөө татж авчираад тэгээ 1202-оос дээшээ одоо шафт 2-оор одоо хөнгөөр гаргах энэ одоо анхны байчмлыг чулуулгийг гаргах ийм төслийг анх хийсэн. За энэ төслийг ковидын үед амжилттай хийсэн маань дараагийн одоо материал дамжуулах систем 2 буюу налуу оны 6.7 км конвейерийн систем 8 GMD буюу гэрлэс мотор соронзон оронгоор ажилладаг одоо мотор гэсэн үг тийм. За тэгээд энэ төслийг бол бид нэр 2022 оны 2 сард эхлээд тэгээ 2024 оны 2 сард бол үндсэнд угсралтын бүрэн дуусгасан. За тэрнээс хойш commissioning буюу одоо үйл ажиллагааг жигдрүүлэх процесс явагдаад энэ дээр шаардлагатай нэмэлт инженерчлэлийн асуудлуудыг шийдэлцээд тэгээд 2024 оны 10 сар ихэд ингээд дууссан төсөл байгаа. За хүчин чадлын хувьд энэ бол Монголын эдийн засагт хамгийн том нөлөө үзүүлэх үс одоо оюутлогын хамгийн одоо зүрх нь болсон юм том төсөл. Одоо 1300-аас 0 төвшин хүртэл гаргаж ирж байгаа. Одоо конвейерээр гаргаж ирж байгаа. Ийм юу.
материал дамжуулах систем 2 маань бол ийм зигзаг хэлбэрийн одоо 3 конвейер байгаа. Нэг конвейерийнх нь урт нь 2.2 м, 2.2 км. За тэгээд тэрийг 2 араагаар ээлжилж татж байгаа. Тэгээд 2 мотор нь бол өөрөө мотор тус бүрдээ 5.5 МW-ийн цахилгаан мотор Siemens. Тэгэхээр энэ бол маш их одоо ачааг бол тээвэрлж гаргаж ирэх бүрэн боломжтой ийм Монголд анх одоо ThyssenKrupp-ийнхэнтэй бид нэр ингээ уулзчих. ThyssenKrupp-ийнхний хувьд ч гэсэн гүний урхад хийж байгаа анхных нь. Флэсмитийн хувьд бол гүний урхад хийж байгаа анхных нь гэж бас онцолж илээ. Тэд нэр бол ингээ уул дамнуулаад уул ингээ сүлжээд хийдэг олон конвейеруудыг бол хийсэн дэлхийн топ компани. Гүний урхаагаас ингэж татах конвейер бол биднэрт бол анх удаа хийж байгаа юм. Challenge конвейер гэдэг тэгж ярьж ирсэн. За тэгээд яг буцаад ингээ яриалга ороход энэ бол материал дамжуулах систем нь бол яг гүний урхаагаас чулуулгийг тасралтгүй гаргаж ирэх үндсэн шугам, үндсэн лайн гэсэн үг. Тэгээд хоногтоо 95,000 тонн чулуулгийг гаргаж ирэхийг зорж зохион бүтээгдсэн одоо нэгсэндээ машин. Бид нар бол яг нөгөө барилгын хүмүүс учраас барилга гэж яриад идэг. Яг угсраад ингээд үзэхэд бол энэ бол машин. Ялчгүй ингээ араагийн тохируулж байгаа одоо моторыг нь суулгаж байгаа хүлцэх алдаа тэрийг ингээ харах юм бол маш нарийн 3 сотоор одоо үндсэн 40 тонны моторыг чинь бид нэр 3 сотын алдаагүйгээр суулгаж байгаа. 3 сот буюу одоо миллиметрийг 100-аас 3 гэсэн үг тийм. Тэгээд араа ингээд бүх юмуд ингээд яг л машины угсралт тэнд явагдаж байгаа. Конвейер нь бол өөрөө барилга угсралт, механик угсралтууд явагдаж байгаа ч гэдэг юм. Тэгээ энэ конвейерийн онцлог нь өөрөө дүүжин конвейер. Тэгээ нөгөө тэр хүн өвчтэй ачааг савлуулахгүй байханд бол тохируулга бол маш чухал. Тэгээд анхнаасаа аль цэгээ зөв авах асуудлууд дүүжин гинжээр дүүжилж байгаа дээдлэлтэй чулуулгаас одоо анкер болтоор дүүжилж байгаа тэлэгч бол юугаар уулын болтоор. За гих мэтчлэнгээр ингээд ер нь бол чаленж ихтэй, инженер хүмүүсийн хувьд бол хийх ажил сурах юм ихтэй ийм төслийг бол амжилттай хэрэгжүүлээд дууссан. Тэгээд одоо конвейерээр маань сая сүүлийн рекордыг бид нэр харахад 52,000 тонн чулуулаг хоногтоо гаргасан байлээ. Тэгээд энэ тасралтгүй үйл ажиллагаанд шилжээд ингээ явхад бол бүр одоо 95,000 тонн чулуулаг гаргадаг болоход одоо тун ойрхон гэж харж байгаа. Тэгээд энэндээс гарч байгаа чулуулагын тоо ихсэх тусам одоо Монголын улсын эдийн засгт үзүүлж байгаа нөлөө төр төлж байгаа одоо татвар олборлолтын түвшин маш их ихсэж байгаа. Өнгөрсөн оюутлогын эхний улирлын тайлан харахад 61% өссөн. Зэс олборлолт нь бол 61% өссөн гэсэн тайлан гарч ирсэн байлээ. Тэгээд одоо улирал болгон л энэ бол нэмэгдээд явж байгаа. Тэгэхээр энэ бол Монголын эдийн засгт бөгөөд барилгын одоо төсөл хэрэгжүүлж байгаа бидний хувьд бол бидний хамгийн одоо оргил төсөл их юм сурсан төсөл л гэж хэлээ. Ер нь гүний урхаа гэд ярьсан. Тэгэхээр ч одоо Монгол улсад баг анхны хийгдсэн энэ газар дор хийгдсэн том бүтээн байгуулалт. Тэгээ энэ дээр таасаа хэлээ ковидын нөхцөл байдал бүх гадны нөгөө мэрэгчлэтнүүд гараа явуулсан. Тэг яг энэ рүү ингээд манлайлаа толгоолоод ороход ямар хүндрэл бэрхшээлүүд ямар сорилтуудтай тулж одоо тэгээ бүхэл юм чи одоо нэг та бүхэн л өөрсдөө шийдлийн тооцооллын бүгднийг хийх хэрэг гарсан байх гэж удаад байна л та. Тэгэхээр энэ дээрээс амаргүй байсан баха. Тэгээ ялчгүй тэр чин доошо 1300 гэдэг шиг километр 300 тий газрын гүний урхаан хувьд бол 1300 гэдэг бүр километрийн доор байгаа урхаан хувьд бол энэ бол Монголд анх удаа тий. Яг нь налахын урхаан энэ гэдэг одоо 60-70 метрийн гүний урхаанууд бол байсан. Гадны мэрэгчлэнүүд гараа авчих бол одоо ийм Монголд анх удаа хэрэгжиж байгаа юм төслийн хувьд бол биднэрт маш их чаленжууд бол үүссэн. Тэгээ эцэст яг энэ зөвөө гэд хэлчих хийсэн юмда 100% итгэл баталгаа ингээд одоо тэр экспатууд маань өгдөг байсан байна гэдгийг бол бид тэднийг гарч явсны дараа бол харсан. Тэгээд одоо бүгд гэрийн нөхцөл рүү шилжчихсэн. Ремоут ажиллаад эхэлсэн ийм нөхцөл байдал дээр бид нэр ажилласан тийм. Тэгээ яг хоо техник технологи сайн хөгжсөн байсан учраас бид нэр бол экспатуудтайгаа дандаа онлайнаар тайлангаа гаргаад тэгэл экспатууд руугаа явуулаад экспатуудтайгаа нөгөө тайлангаа дэлгэж тавьж байгаа л Teams Zoom ашиглаад тэгээд явна. Тэгээд дээрэс нь нөгөө юу одоо дрон шиг одоо ингээд юу нүдний шил зүгээд
Тэгээд тэр нүдний шилээр нь шууд давхар хараад явдаг. Тэр VSS гэдэг тэр систем бол оюутлогод сайн хөгжиж эхэлж ирсэн. Тийм учраас экспатууд тэнд компьютер дээр хараад бидний одоо тэд нарыг холбож байгаа хилтэй ахлах инженерүүд маань тэр VSS-ийг зүүгээд тэгээд за энэ нөхцөл байдал юм байна. Одоо ингээм мотор маань ингэж сууж гин иймдээ ийм зүрхтэй тэндээ тийм зүрхтэй байна гэдэг нэгсэндээ шууд амжуулж ирсэн лайв Дурангийн мэдсэн хийсэн. Дурангийн мэдсэн шиг. Тэр юмнууд маань бол бидний одоо төгслийг бол маш сайн тусламж болсон. Тэгээд бас нөгөө оюутлагыг бүтээ гэсэн сэтгэл зүрх зориг бодог бүх хүмүүс л байсан. Одоо Монгол залуучууд ч тэр гадаадад одоо гэрээсээ ажиллаж байгаа экспатуудын хувьд ч тэр энийг л бүгдээрээ энэ хугацаанд хийчихье гэдэг нэг бусад бүх төслүүдэд зогсоож байгаад тэгээ материал дамжуулах систем 1 гэдэг төслийг анхдагч бодлоор нэгтэн цуг ингээд зэрэгцүүлээл тэгээд л одоо 3 Япон үлдээл тэд нарыг одоо бүгдийг ингээд хийгээд дуусахгүй л оюутлагаа яг ингээд бүтээн байгуулалтын хугацаа яг бүхэлдээ энэ нөгөө critical line учраас бүхэлдээ хойшоо шийдэх хэрэгсэлтэй гэдэг үднээс нэлээд одоо чаленжууд бол үүссэн. Тэгтээ бол амжилтаа даваад гарсан. Хийх ёстой хугацаанаас нь бол мэдээж удаан хийсэн. Ягаад гэвэл ковид тусгаарлалтанд орно. Тэгээ очиод тусгаарлалтанд орно. Тэнд ч одоо гүний уурхаа чинь байнгын масктай явна. Тэгээ маска тайлал ингэхэд нөгөө ковид усч гад ингээд ийм юмуд бол төгслүүд л их байсан. Ялчгүй одоо гарах штэ том бүтээн байгуулалт. Тэгээд таасаа явс хэлээ Монгол улсын эдийн засгт үзүүлж байгаа хувь нэмэр нь бас өсөр өндөр цаашдаа ч та нэмэгдэх юм төсөл. Тэгээд эндээс бас Монгол инженерүүд маань бас нэлээд зүйлүүдийг сурч авсан баг. Одоо барилгын салбарт энэ төсөл дээр ажилласан хүмүүс бол одоо үгүй маш одоо олон зүйлийг сурч авсан бахаа гэж бодож байна. Тэгээд цаашдаа бас ийм мега төслүүд Монголд бас хэрэгжих хэл байх. Тэгэхээр одоо дотооддоо бэлтгэгдсэн мэрэгэн одоо боловсон хүчинтэй болоод мэрэгжилтнүүдтэй болоод авна гэдэг бол бидний хувьд бас том давуу талаа гэж би харж байна. Дараагийн төсөл рүү орё илаа. Баян хүндийн уулуурхаан төсөл гэж байгаа. Тэгээ энэ дээр бас нэлээд онцлогтой харагдсан. Энэ дээр бас маш богино хугацаанд 26 сарын хугацаанд гэсэн баха тий. 26 сарын хугацаанд төлөвлөлөөд оруулсан ийм төсөл байлээ. Энэ төслийнхаа талаар та бүхэн бас яриач. Энэ дээр бас ямар одоо зүйлүүдийг нэгтгэв. Мэдээ цаг хугацаа нөгөө тал дээр нөгөө төлөвлөлт за тэгээд дараа нь санхүү гэдэг олон зүйлүүдийг та бүхэн маш сайн төлөвлөж орсны үндсэн дээр бас хэрэгжүүлж туссан бах энэ талаараа та. За баян хүндийн төсөл өөрөө Greenfield буюу одоо эрчим хүч очиг байсан төсөл. Тэгээ одоо бүх юм генератор түлшээр явж байгаа. Тэгэхээр энэ бол Greenfield гэдгээрээ бол маш өндөр чаленжтай төсөл. Тэгээд одоо Улаанбаатар хотоос 1000 км. Тэгээ Баян хонгор аймгаас урагшаа 380 км. Тэгээ шороо, дан шороогоор явж байгаа. Тэгэхээр энэ бол замынхаа хувьд одоо сайн жип машинтай давхихад л 18 цаг давхдаг. Тэгээ ачааны машин одоо ачаа тээврийнхаа хувьд бол 2-3 хоногийг зарцуулж очдог ийм төсөл. Тийм учраас энэ төсөл бол ер нь бол нэлээд амаргүй байсан. Энийг харин давж туулах одоо богино хугацаанд хийх боломж нь биднэрт өөрөө оюутлагын үндсэн суур бааз биднэрт байсан. Оюутлагын тэр том бүтээн байгуулалтын үеийг яг дуусаад, ковид дуусаад тэгээд орсон төсөл байгаа. Тийм учраас ер нь бол уулуурхаан төслийг төлөвлөө сурцсан. Хийгээд үздсэн 7 жилийн туршлагатай болцсон. Тийм төслийн баг бүрэлдэхүүн тэр төслийг бол өдөртөж зохион байгуулсан байгаа. За тэгээд өөрөө барилга байгууламж нь бол анча бараг 24 барилга байгууламжтай. Тэгээд богино хугацаанд хийх боломж нь юу юм гэхээр бүгдээрээ ийм одоо тусдаа дэд бүтцүүд учраас зэрэгцүүлээд явах боломжтой. Тийм учраас нөгөө төслийн төлөвлөгөөг анхаас нь зэрэгцүүлж хийнэ гэдэг төлөвлөгөөгөөр яваад хамгийн урт үргэлжлэх хугацаанд ерөөсө 26 сар нэг барилгынх нь гэсэн үг л дээ. Тэгээ бусд нь бол яг ингээл яг тэр барилгын 26 сарын хугацаанд үргэлжлүүлж байгаа хугацаанд зэрэгцээд явж байгаа. Тийм учраас ер нь бол зэрэгцээд явах боломжтой тийм задгаа том талбайд тэгээд одоо тасралтгүй генератораар нүдээд тоног төхөөрөмжөөр нүдээд тэгэхээр хүн хүчээр одоо нүдээд тэгээд гол юм нь одоо тэр баян хүндийн төслийн чинь хамгийн том тэр процесс плант буюу одоо боловсруулах үйлдвэр нь өөрөө тий. Тэр үйлдвэрлэл хамгийн том.
Тэгээ ийм 50 метрийн өргөнтэй, 150 метрийн урттай. Тэгтэл тэр барилгын суур нь өөрөө гэхэд ер нь бол баяжуулах үйлдвэрийн суурьуд бол хамгийн одоо civil инженеруудын бол зайлшгүй үзэх ёстой айгүй том чаленжуудын нэг байдаг шүү дээ. Тэгээд тэр суурин дээр л бид нар маш их утсан. Ер нь бол бараг 26 сарынхаа 12 сарыг бол тэр суурин дээр авсан. Яг тэгэхээр нөгөө дотор нь дандаа процессын техникүүд явж байгаа. Энээс тийшээ шилжин, тэрнээс ийшээ шилжин гэл нөгөө дээдлийн одоо ингээд хөвлөн баяжуулах хэсгүүдэд дагаал нөгөө суурьуд нь өндөр нам нь өөрчлөгдөд ойролцоогоор 36 өөр төвшөнтэй нэг суурь гэхэд одоо энэ шал гэхэд нэг л төвшөнтэй шал байгаа шүү дээ. Тэгэхээр энэ шалыг 36 өөр төвшөнтэйгээр хийгээд дээр нь ийм төхөөрөмж суух учраас энэ дээр байх хэвээр, энэ доорох хэвээр гэх. Тэгэхээр энэ бол айгүй их төвшингийн зөрөгтэй чаленжтай байна. Нэг хоёрт нь тэр юуны процесс плант чинь өөрөө маш том барилга. Ингээ хүн очиж үзсэн хүмүүс бол ороод доторх орон зайг нь хараад бол мэдрэх баг. Тэгээд дотроо битүүд ингээд нөгөө хөвгөлөн байжуулах ингээ процессын тоног төхөөрөмжүүд ингээд суугаад ингээ явж байгаа учраас маш шигүү. Тийм учраас угсралтын дараа л ерөөс алдаж болохгүй. Нааталт нэг юм том юм хаагаал тавьчих юм бол цаатлын тэр одоо мотороос суулгаж чадахгүй ч юм уу. Том юугаа одоо юм танкнууд байгаа тийм танка ингээд дотортлохны юм ихэж хийхгүй бол танк ч ингээд явсаргууд таазаргууд болчихно. Танкаа дуусгаж дараа нь таазныхаа төмөрүүд одоо дээврийнхаа металл хийцүүдийг өгсөрч гэдэг юм. Ингээд тэгэхээр ер нь нэлээд сайн менежментийн зохион байгуулалттай, уул уурхаан туршлагатай, барилга өсрэлтийн ийм бас туршлагатай тим баг очиж хийж дуусгах хэвээр ийм ажил байсан. Тэгээд энэ ажлыг бол манай төслийн баг маш сайн амжилттай зохион байгуулад 26 сарын дотор одоо яг алтны үн өндөр байх энэ хугацаанд захиалагчтай хүлээлгэсэн. Тийм учраас захиалагч маань ч гэсэн бас их сэтгэл хангалуун байгаа гэж бид нар харж байгаа. Өнөөдөр ер нь MCS property хичнээн барилгын төслүүдийг амжилттай хүлээлгэж өгсөн байт юм. За 20 жилийн хугацаанд том жижиг яг төслийн гэрээгээрээ 80 орчим төслийг хүлээлгэж өгсөн байдаг. Мэдээж гэрээн дотроо энэ ч маш бол оюутлогоо гэхээр нэг гэрээн доор одоо 10 хэдэн барилга байгууламж байдаг юм. Энийгээр бол хэдэн зуугаар авчих واخ. Яг төслийн прожект менежмент хэрэгжүүлээд ингээд хаасан 80 төсөл өнөөдрийн байдлаар бол хэрэгжүүлээд сүүлийн төслүүд явж байгаа. Ер нь Монгол улсын одоо цэвэр усны нөөц хомсдож байна. 20 жилийн дараа гэхэд Монгол Улаанбаатар хот усны цэвэр усны асуудалд орно гэдэг. За энийг шийдвэрлэх гээд бас олон төслүүд явж байгаа. За энэний хамгийн том төсөл бол нөгөө Мянганы сорилтын сангийн усны одоо цогц компакт төслүүд байгаа. Энэ төсөл дээр 5 хүн бас орж ажилласан байдаг. Тэгэхээр энэ дээр бас ямар одоо бүтээн байгуулалтуудыг MCS property маань хийв, хэдийн хугацаанд хийв. За энэ одоо саарл усны одоо хөр ус дахин боловсруулах энэ үйлдвэрийн төсөл рүү ороход бас дахиад нэг шинэ сорилт руу орж байгаа хэ. Дахиад одоо сая гүний уурхаар орж исэн бол одоо устай нөхцөл байдал руу та эднэр орох гэж шүү дээ. Голын айсав руу. Энэ төслийнхаа талаар та бүхэн хэлцүүлж. За энэ төсөл Мянганы сорилын сангийн хэрэгжүүлж байгаа Монгол улсад хэрэгжүүлж байгаа маш том одоо усны Монголын Улаанбаатарчуудын усыг одоо хамгаалсан тий. Нийгмийн сайн сайхны төлөө Америкийн ард түмний татрын мөнгөөр хэрэгжиж байгаа юм төсөл. Тэгээд төсөл маань бол амжилттай хэрэгжээд сая ингээд дуусч байна. Тэгээд энэ төслийг бид нэг 4 жилийн хугацаанд хэрэгжүүллээ. Нийт 16 барилга байгууламж бас л нөгөө процессын юмуд явж байгаа. Одоо оюутлахад бид нар алтны процессын юм хийж, цэсийн процессын юм хийжсэн бол Баян хөндөд очиод алтны процессын юм одоо барилга байгууламж. Тэгэхэд одоо энэ саарл усны үйлдвэр маань болохоор усны процессын ийм одоо ус цэвэршүүлэх үйлдвэр байгаа. Одоо саарл ус ахин цэвэршүүлэх үйлдвэр. Тэгээ энэ бол бас нэлээд амжилттай юм процессын төслөөс учраас бол маш их чаленж бас дагуулсан. За хамгийн том чаленж гэхэд бол нөгөө усны айсав гэдгээр гүний усыг гаргах, девотринг хийж, гүний усыг зайлуулж, тэгээд барилгаа тогтоож авч үлдэх. Тэгээ буцаад усын тавиад ингээд хэрэг яах бол манай инженеруудын нэлээд хамгийн том чаленж. Тэгээ усны газартаа нэлээд хамтарч ажиллана. Одоо төрийн байгууллагууд нэлээд их оролцоотой юм төсөл. За тэгээд хоёр дахь чаленж нь бол нөгөө үнэр тэр хэсгийг чинь нөгөө үнэр танаар бол тийм бас
хүн өдөр болгон очиод амьсгалаад ажиллаад ах тийм үнэр танаар бол бас биш байсан. Тийм нөхцөл дээр очсон. Нилээ хүн нөхцөл дээр байсан очсон. Төсөл бол хэрэгжсэн. Энийг харин одоо нөгөө бүхэлдэн зохицоор нь шийдсэн нь бол Улаанбаатарчуудыг бол ариун цэврийн хувьд маш их үүдэн татж байгаа. Одоо сайжруулж байгаа гэж би бодож байгаа. За тэгээд гурав дахь юм нь бол тэр хүн хүч. Яг тэгэхээр ингээд цаанаас одоо баруун аймгаас орж иж байгаа бүх урсгал ганцхан замаар орчтой. Тэгээд тэр нэг бүр тэр авийнхаа одоо алдартай уулзуур болсон. Монси уулзуур гэдэг. Тэгээд тэн дээр ерөөс ингээд баруун талаас орж иж байгаа бүх машиныг төгччихдэг юм лээ. Тэгээд тэндээс наашаа орж ирээд 3 4 зам руу ингээд салаад ордог. Тэгээд манай одоо хүмүүс маань яг хотод ажиллаад байгаа юм. Яг хөдөө ажиллаж байгаа биднээс илүү урт цагаар ажилласан гэхүүд. Одоо өглөө 6 цагт гэрээсээ гараад 8 цагт ажилд очино. Нөгөө Монси. Тийм, Монси даавн тэгээд цаашаа очино. Тараад бас ялгаа баг. Тэгээ 8 цагаас орой 5 хүртэл ажиж 5-аас тараад орой гэртээ 8-аас 9 цагийн үед харин. Тэр нэг уулзуур ингээд нэг юм одоо тэрийг дагсан зам тээврийг нь бас бүрэн шийддэг өгөөс болсон. Тийм учраас хүн хүч их тогтоход хэцүү, тууштай ажиллахад хэцүү. Тэгээ ар гэрийн асуудлууд ингээд 4 жилийн хугацаанд хүн өглөө 6 цагт гараад орой 9 цагт гэртээ орж ирээд байхаар гэр бүлийн уур амьсгал одоо хүмүүсийн залуучдын хувьд тэр ер нь бол барилгын одоо гол бол энэ төслүүд чинь яг л заахан одоо 20 эдтэй 30 эдтэй залуучууд барьж байгаа шүү дээ. Тэгээд энэ хүмүүст яг ингээд цагаа яхад бол хүмүүст бол их чаленж. Тэгэхээр бид нарт бол тэрийг барьж байгаа залуучуудаа одоо тууштай ажилуулах, авч үлдэх хүний нөөцийн бодлого юмнууд бол нэлээд их чаленж үүссэн. За тэгээд гол юм нь бол тэр юу өөрөө их хатуу гэрээтэй тийм төсөл. Тийм учраас гэрээний шаардлагын хүрээнд бүх юм явна, бүх үе шат, төслийн менежмент нь явна. Одоо захиалагчтайгаа зөвхөн PM-ээрээ дамжуулж ярина ч гэдэг юм уу. Бусад одоо MSS Property-ийн хичнээн гүйцэтгэх захирал байгаас одоо дэд захирал байгаа очоо шууд ингээд захиалагчтай нь ярих боломж байхгүй. Тэгээ бүх юм ингээ юмны компьютерийн цаанаас ярина гэх мэтчлэн ингээд юмнууд бол байсан. Тэгээд чаленж бол байсан. Гэхдээ энэ бол нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн одоо гадны олон улсын бас бид нарыг нэлээд юм сургасан юм сайхан төслөө. Тэгээд гол нь үр дүн нь бол Улаанбаатарчуудад маш том үр дүн авчирч байгаа юм төсөл. Үндсэн зорилт нь бол нөгөө гүний усыг ашиглаад байгаа, туулгалын усын, цэвэр ус ашиглаад байгаа одоо дулааны цэглэхэн станцуудын турбиныг хөргөх зорилттой. Тэр хөргөх гэж байгаа усыг нь ахин ашиглах буюу одоо шүүгээ фильтртэй цэвэршүүлээд саарл ус болгоод ахаад одоо юу л дулааны станцууд буцаад нийлүүлж байгаа ийм л төсөл байна. Яг миний санаж байгаагаар бол бас нэг үер усны асуудал бас болдог тий. Тэгэхээр чи яг сайхан бүтээн байгуулалтын обжектэл нөгөө ашаавруу үерийн ус ороод ирсэн. Тэр бас таад ажлыг бас нэлээд чангаа. Тэгсэн. Тэр ингээ деваторн гэдэг одоо усаа шавхаж, гүний усаа шавхаж тодорхой төвшин барилгын доод төвшөндөө аваачаад барилгаа суурэ хийх хэрэгтэй. Гэтэл нөгөө үер чи орж ирээд ахаа буцаад 2 м дээш нь явчих чинь 2 м усыг чинь буцаага шавхах нь өөрөө 3-аас 4 сарын хугацаанд. Тэгчитэл нөгөө нэг барилгын яг эд сезон уян дуусчихна. Тэгэл яг буцаал ингээл намар өвлийн хүүтэнд ингээл нөгөө барилгынхаа суурь руу буцаал орохоо суурь арахгүй ийм нөхцөл байдлууд бол нэлээд өссөн. Та сая барилгын салбарт ажиллаж байгаа залуучууд хүний нөөцийн асуудлыг өстөрдөж байна. Өнөөдрийн одоо яг барилгын салбарт байгаа ажиллах хүч хүний нөөцийн хувьд ер нь ямар шүү вэ? Монгол залуучуудын ур чадвар ямар төвшөнд байна? Олдоц тааруу байна уу? Эсвэл бол одоо юу нөлөөлөд ингэж таарч байна? За яг барилгын салбар бол сүүлийн 10 жил, 10 хэдэн жилийн хугацаанд бол маш хурдтай хөгжлөө, маш ч томорлоо шүү дээ. Одоо бид нарыг Шангрила зочдууд энтрийг барьж байгаа 2010 оны үед бол нэг барилгын салбарын мэрэгжлийн болсон хүчин нэг 15,000 хүрэхтэй гүйттэй тий. Одоо бүр ингээд оператортойгоо, гагны өрчөнтэйгээ нийлээд тий байсан. Тэгээ одоо энэ Монгол улсад томоохон төслүүд олон хэрэгжсэний буйнд барилгын салбарын өнөөдөр одоо 150-180 мянган хүн ажиллаж байна барилгын салбарт. Одоо яг тууштай. За мэдээж орж гараад ажиллаж байгаа хүмүүс бол зөндөө байгаа. За тэгээд ингээ бодохоор бол салбарын хүн хүч бол ер нь бол байгаа. Зүгээр мэдээж хомсдолтой талууд ч байгаа.
байгаа. Хомсдод байгаа талууд нь өөрөө үнэлгээний асуудлууд байгаа. Нэгдүгээрт одоо салбарын тэргүү барилгын ийм сайн инженер залууг 3 сая төгрөгөөр цалинжуулаад ялгаагүй UP Cab 3 сая төгрөг машина унаад давхар гэр бүлдээ үйлчлэнгээ одоо UP Cab барихад ялгаагүй 3 сая болж шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө барилгын салбар, уул уурхайн салбар чинь өөрөө жоохон хүнд нөхцөл, тэг хүндрүүлсэн нөхцөл гэдэг үднээсээ жоохон үнэлгээ өндөр байх хэрэгтэй байж иж хомсдолтой юу гэдгийг бас эргэж харах хэрэгтэй болов гэж би бодож байгаа. Зүгээр миний хувьд шийдэх ёстой асуудлууд нь. Хоёрдугаарт нь болохоор дүүрэг орон нутаг маань яг тэр салбарынхаа хүн хүчийг яг тэр оронд дүүрэгтэй жишээ нь ажиллаж чадчихна уу гэдэг асуудал байна. Яг тэгэхээр нөгөө бүгд л гайгүй цалинтай тийчээж ажилласан, энчээж ажилласан гайгүй байвал нэгдүгээр заавал наашаа хар өглөөгөр давхиал хотын баруунаас зүүн рүү явбал тэгэл за болиё гэл ер нь бол бүтэхгүй юм байна гэдэг ингэ болох асуудлууд их байгаа шүү дээ. Тэгэхгүйгээр бүхэл тал бүтээн байгуулалт явж байгаа үед л хомсдол хаана вэ гэдгээс л хамаарч байгаа. Одоо жишээ нь хотын төвд барилга байгууламж барьж явах үед л нэг хомсдол мэдрэхдэггүй шүү дээ. Хотын зүүн зах яармагт гэдэг юм уу, одоо юу гэдэг таван шард гэдэг юм уу, эсвэл амгаланд гэвэл ялчгүй хомсдолтой. Сүүлийн жилүүдэд ингээд хараад тахаар эхний үед бол заавна барилгын салбарт зогсонгүй байж байгаа. Эргээд нэг сэргийх үед бол дандаа нөгөө хятадаас ажиллах хүчнүүдээ аваад хятад барилгын компаниуд орж ирээд идэв. Сүүлд нас хойд Солонгосын бас нэг барилга дээр ажилладаг ажиллах хүч орж ирлээ. Сүүлдээ томоохон төслүүд дээр бүр Европын одоо инженер техникийн ажилтнууд, мэргэжлийн ажилтнууд бас орж ирэл ингээл ажилласан. Тэгээд сүүлийн үед ингээд ажиглаад байхад манай монголчууд барилгыг маш хурдан, маш чанартай барьдаг болсон юм болоо да. Тэгээд нөгөө богинохон цаг хугацаатай, тэг барилгын сезон эхлээд тэгээд яг бүтээн байгуулалт цаг хугацаанд богинохон. Энэ үед бол бас манайхан бас маш барилгын салбар дээр өсрөнгүүл байх шиг байна. Таны одоо тэр одоо энийг харж байгаа үнцэг юу вэ? Мэдээж ингээд томоохон бүтээн байгуулалт хотхноор нь барих, том одоо туулын ордны замч гэдэг юм уу, том бүтээн байгуулалт Монголын бол одоо Улаанбаатараас гараад явж байгаа том замууд байна, Ийм бүтээн байгуулалт дээр бол гадны бол суугч орж иж одоо нөгөө хүний нөөцийн дутагдлыг бол нөхөх нь бол зүг баг. Зүгээр олон улсын төслүүдийг бол гадны компаниудаараа хийлгээд ахыг бол би нэг дэмждэг. Яагаад тэгэхээр одоо бид нар ч гэсэн Монгол залуучууд ялтгаагүй 21-р зуун дэвшилтэт технологи бүх юм AI-чсан ийм юм дээр одоо юуг л юуг цаг гаргаж сурах боломжгүй шүү дээ. Бид нарт ингээд дэлхийн ертөнцийн нээлттэй байна. Тийм учраас тэр нарийн технологийн одоо зүйлс одоо барилга байгууламжуудыг бол гадныхан орж ирэл гадны болсон хүчин, гадны ажиллах хүч орж ирээд хийгээд байх нь бол нэг зөв гэж би бодохгүй байна. Яг гэхээр бид нар чинь ингээд гадны том төслүүдийг хийж үзчихээ, суралцчихж Монгол залуусууд дэлхийд төгөл нийлүүлж болох нь хөгжинэ. Одоо ингээд төмөр замыг жишээ нь монголчууд л барих хэрэгтэй гэж би боддог. Одоо том хороол хотхнуудыг бол монголчууд л барих хэрэгтэй. Одоо even энэ туулын ордны замыг ч гэсэн монголчууд л барих хэрэгтэй төсөл гэж би боддог. Тэгээ энэ дээр бол монгол залуучууд цуглуулад төслийн менежмент хэрэгжүүлээд тэгээд доктортой тууштай байдлыг нь үүсгээд хүний нөөцийн бодлогоо зөв хэрэгжүүлээд аюулгүй ажиллагааны бодлогоо зөв хэрэгжүүлээд явхад бол аль ч төслийг монгол компаниуд бол одоо хийх чадамжтай болцсон. Чадалтайч компаниуд зөндөө болцсон. Том групп компаниуд ч бий болчлоо. Монголын барилгын салбарын одоо ойдлогоод 10 жил чанагдсан бараг 30 гаруй компани байна Энэ компаниуд аль нь ч ер нь одоо санхүү мөнгөнд байхад бол хийчих боломжтой. Мэдээж гадны бүх технологиг монголчууд дангаараа хийнэ гэж бол байхгүй. Тэрэн дээр бол нөгөө одоо subject matter experts гэж явдаг шүү дээ. Одоо SME-нүүд тэр нарийн мэрэгжлийнх нь яг аль хэсэг дээр гадны мэрэгчлэлт хэрэгтэй юм бэ гэдгийг бол авчрал тэр инженерүүдийн тусламжтайгаар монгол залуучууд энэ инженерүүдийг дагалдаж сураад ингээд хөгжүүлэлт хийгээд ингээ явах бол боломжтой л гэж харж байна. Тэрнээс биш гаднаас одоо ажиллах хүч оруулж ирж тэгээ бүхэлдэн зохицоор гадны хятад компанид өгч гэдэг юм уу. Энэ ойлголтыг бол бид нэр ерөөсөө энийг дэмждэггүй. Миний хувьд бол хувь хүний хувьд бол манай компанийн хувьд бол ер нь дэмждэггүй. Бид нэр одоо за чадахгүйгээд оруулж ирсэн сүүлийн 15 жилийн хугацаанд 10 гаруй жилийн хугацаанд
одоо чадахгүйгээд оруулж ирсэн нэг ч гадны компани байхгүй шүү дээ. Бид нэртэй хамтарч ажиллаач гэж оруулж ирсэн. Зүгээр хамтарч хөрөнгө оруулалт хийгэж гэж оруулж ирж байгаа орж ирэх гэсэн компаниуд л байна уу гэхээс биш. Энэ барилгыг бид нэр чадахгүй байна. Энэ гүний уурхайг бид нэр чадахгүй байна. Энэ төмөр замыг бид нэр чадахгүй байна. Хамтраач гэж одоо гадны компаниг хамтарсан компани болгож оруулж ирээд хамтраад ажилласан тийм юм бол бид нар байхгүй гэж харж байна. Яг үндсэндээ бол том жижиг барилгын компаниуд байгаа. Тэгээ манайхан юу гэж хэлэх гэхээр нэг үе шатаа давцсан юм уу даа л гэж хараад байгаа. Тийм. Эхэндээ бол одоо тэгэл одоо энэ хив хашимлаас ихсүүлээл одоо энэ нэг арматура зангидахаас ихсүүлээл тэгээ цаг хугацаанд баригдчихсэн хүний нөөцийн хомсдлоос болоод ч юм уу ингээд гадныхан орж ирээд явдаг байлаа. Тэднэрээс ч одоо манай залуучууд маш хурдан сайн суралцлаа. Тэ цаг хугацааг яаж хэмж болдгийг бас мэдж явлаа. Тэгээ ингээд явхаар ялтчуу таны хэлдгээр одоо дандаа бид нар Монгол залуучууд, Монгол инженерүүдийн урахаанаар ингээд барилгын салбарыг цааш нь аваад явхад бид нарт ямар ч асуудал алгаа. Зөв зохион байгуулалт, зөв одоо тооцооллууд тий одоо хаана ямар салбарт ямар хүний нөөц хэрэгтэй тэрийгээ зөв зохион байгуулах асуудал байна л гэж харж байгаа. Тэгэхээр бас энд бас тав хүмүүс том хувь нэмрээ оруулаад ингээд манлайлаад явж байгаа компани. Ер нь барилгын компаниуд бас ялтчгүй зөвхөн ингээд хувийн салбар руу хувийн одоо том төслүүд рүү ороод байхгүй. Төр хувийн хвшлийн хамтарсан төслүүд рүү бас ордог байх. Тэгээ энэ барилгын салбар дээр даяалмаа төрийн хувийн хвшлийн хамтын ажиллагаа бас өрнөд ингээд явдаг. Тэгээд MCS Property-ийн хувьд энэ төр хувийн хвшлийн хамтын ажиллагаа энэ түншлэлийг тавхан бас хэрхэн яаж харж байна. Мэдээж одоо Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх л хувийн нэгж аж ахуйн нэгжүүд бол төртөөгөө хамтарч ажиллахыг хүсэж байгаа. Төр нь хувийн хвшлээ дэмждэг, хувийн хвшлэн төрөө дэмждэг бодлого бол зайлшгүй хэрэгтэй. Тэр хэмжээнд бол бид нэр ажиллаа явдаг. Төрийн хэрэгжүүлж байгаа томоохон төслүүд гэсэн одоо энэ ч одоо эх оронд ч үзэн шүү дээ. Монголдоо төрийнхөө хэрэгжүүлж байгаа төслүүдийг Монгол компани хийгээд бүтээн байгуулцаад явах нь бол одоо эх орондоо хийж байгаа бүтээн байгуулалт тийм. Тийм учраас оролцох сонирхол төр хувийн хвшлийн хамтын ажиллагаа илүү өндөр байх тал дээр бид нэр бол эерэг байр суурьтай оролцох сонирхолтой байдаг. Өнгөрсөн хугацаанд яг нөгөө уул уурхайн төслүүд нэлээд өндөр байсан учраас төрийн оролцоотой төслүүдэд бол харьцангуй ер нь бол оролцоогүй өнгөрлөө. Тэгээд ер нь бол ирээдүйд бол бид нэр илүү хамтарч ажиллах, төрийн хэрэгжүүлж байгаа том төслүүдэд оролцох ийм сонирхол боломжийг бол хараад судлаад явж байгаа. MCS Property-гийн ирээдүйн зорилго, ойрын зорилго, ирээдүйн зорилго юу вэ? За бид нар ч нэг юм одоо барилгын чиглэлийн 4-5 төрөл дээр менежмент хийгээд гүйцэтгэгч хийгээд ингэж явж байна. Туслан гүйцэтгэгч хийж үтсэн, девелопер буюу одоо хөгжүүлэгч хийж үтсэн. Тэгээд явж байгаа. За тэгэхээр биднэрт бол барилгын салбар үндсэн барилга өөрөө байна. Барилгын салбар нь өөрөө дотроо олон нийтийн тэгээд одоо хаусинг чиглэл тэгээд одоо нийтийн орон сууц чиглэл, commercial residence ийм чиглэлүүд бол олон байна. Дээрээс нь уул уурхайн чиглэлүүд ийм барилга байгууламж руу нэлээд сүүлийн 10 жил. За тэрнээс өмнө хоодгийн бүтээн байгуулалт гэдэг юм бол бид нэр одоо 15 жил, одоо 20 жилийн хугацаанд баг бүхэлдээ л уул уурхайтай холбогдсон. Энэ чиглэлийн одоо чадах одоо потенциал компани байгаа. Тэгээд сүүлийн одоо үед бол бид нэр уул уурхайн тэр тусмаа материал хандлан систем гэдэг энэ систем дээр бол нэлээд туршлага хоримтлагдсан. Хоримтлуулсан одоо болсон хүчин ч нэлээд сайн бэлдсэн. Одоо конвейеринг системүүд те материал дамжуулах системүүд. Тэгэхээр энэ чиглэлээрээ бас нэг гадаадын төслүүдэд оролцчихсан. Гадаадд гараад нэг тодорхой хэмжээний энэ чиглэлийнхаа ур чадварыг цуг гадны компанитай хамтраачлуу хийчихсэн гэдэг ийм орлогод бол хийгээд явж байгаа. 2-3 газар бол оролцож үтсэн. Мэдээж нөгөө дэлхийн том гигант компаниудтай бол бид нар бол арай болоогүй. Мэдээж уул уурхай Монгол шиг дөнгөж эхлээд хөгжөөд явж байгаа. Монголоос хожуу одоо уул уурхай эхэлж байгаа улсууд бол зөндөө байна. Одоо шинэ гівнээгээд одоо Эрэтинтогийн төмрийн үйлдвэр, төмрийн уурхай сая хэрэгжлээ. Тэнд одоо Монгол сайхан одоо 40 гаруй залуучууд монголчууд ажиллаж байна те. Тэнд бас нэг Монгол гүйцэтгэгч компани ороод ажиллах юмсан гэдэг ийм хүсэл мөрөөдөл бас байсан.
орлого хийж үзээд явж исэн. Тэгээд сүүлд энэ одоо Пакистаны Recodic гэдэг уурхаага бас л оюутлах шиг юм том уурхаа. Тэгээд энэний бас ерхий EPCM-ээр нь бол EPCM-ийн дагалдаад бол бид нар бас нэг тендерт оролцоод явж исэн. Тэгээд харамсалтай нь манай хамтасны EPCM маань бол ялагдаа флөөр тэрний EPCM-ээр сонгогдсон учраас бид нарт нэг боломж жоох хаагдмал болсон. Гэх мэтчлэнгээр ер нь бол гадны яг одоо уурхаан чиглэлд бас энэ материал дамжуулах систем, анхдагч ботлоор энэ чиглэлээр нэг гараад угсралт хийгээд үзчихсэн гэдэг ийм бодол бол байгаа. Ихтийн зорилго бол байгаа. Мэдээж MSS property-ийн хувьд бол улсынхаа тодорхой хэмжээний төслүүдэд томоохон бүтээн байгуулалтад оролцох ихтийн сонирхол зорилго байна. Дээрээс нь одоо манай Улаанбаатар ч болоогүй шүү дээ. Одоо барилга байгууламж, дэд бүтц энд бол хаа байсан болоогүй байна. Тэгээ хотоо гоёулах юмсан. Хоттой бас гоё шинэлэг бүтээн байгуулалтуудыг хийх юмсан гэдэг хүсэл мөрөөдөл зорилго бас байна. Тэгээ энэ бүх юм бол одоо MSS Property компани ирээдүй бас ингээд барилгын салбартаач уул уурхаан барилга дэд бүтц талдаач ер нь бол аль алинд нь бол амбиц боломж байгаа, ирээдүйн хөгжил байгаа. Тэрний хатлаа зорино л гэж үзэж байна. За баярлалаа. Тэгээд өнөөдөр урилгыг маань хүлээж авч хүрэлцэн ирсэн MSS Property-гийн Эрдэнэтэр захиралтанд одоо баярлалаа. Тэгээд 2025 оны одоо барилгын салбарын шилдэг энтерпренеуроор шалгарсан MSS Property компани одоо нийт хамт олонд нь бас дахин баяр хүргье. Тэгээд саяны ярьсанчлан бас Монгол компаниуд Монгол инженерийн уурхаан удахгүй бас дэлхийн одоо том бүтээн байгуулалтын нэг хэсгийг одоо шийдэх болтугай гэж одоо та бүхэндээ хүсэн өрөөё. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлөж байна. Баярлалаа. Баярлалаа.